Сайн байцгаана уу? 2026 оны 5 сарын 20-оос 6 сарын 20-ны хооронд болох үйл явдлууд дээр ордуудаа мэдээлэл оруулж байна. За 2026 оны 5 сарын 20 гээд нар маань эхрийн орд руу шилжиж байна. За тэгээд 5 сарын 22-ын 21-ний 22-ны өдөр яг одоо 1% налуутай Тэнгэрийн ван гарагтай аялна. За Тэнгэрийн ван гараг бол маш өвөрмөц шинэлэг өөрчлөлтийг татдаг. Хизээж хүний санаанд одоо орхооргүй сонин одоо үйл явдлуудыг татхаас гадна бас оюун санааны хувьд нэлээд олон одоо таны тархитлогоо оюун санаа бол өөрчлөлтийг татсан явж байгаа гинтийн одоо дата санаа олох, гинтийн одоо маш өрөмж санаа болоод ажил бизнес дээр юм уу, харилцаа холбоон дээр юм уу, эсвэл амьдралдаа хэрэгжүүлэх боломжтой маш таатай шинэ өрөмж шинэ өөрчлөлтийг бол энэ сард бол идэвхтэй татж байна. За яг энэ одоо нартай эхрийн ордон Тэнгэрийн ван гараг маань 1942 онд аялж ирсэн байна. Үүнээс хойш одоо яг одоо 5 сарын 22-нд энэ аялал маань болох нэ. За тэгэхээр бол дараагийн нэг том чухал үйл явдал байгаа. Энэ үйл явдал бол Бархасууд гараг, Сугар гарагтай эхрийн ордонд аялна. За энэ аялал болохоор 6 сарын 9-нд ерөнхийдөө бол болно. Ерөнхийдөө энэ аялал маань бол мэдээж хайр сэтгэл харилцаа холбоо санхүүгийн асуудал амьдралаас авах таашаал гэд зүйлүүд дээр бол илүү нөлөөтэй болж эхэлнэ. Нөгөө талаасаа болохоор Арслангийн орд руу бас Сугар гараг маань удахгүй бас аяллаа хийж эхэлнэ. Тэгэхээр энэ аялал маань ялангуяа одоо энэ 6 сард бол айгүй идэвхтэй тань мэдрэгдэх нэ гэж бол харагдаж байна. За тэгээд ордууд маань ерөнхийдөө бол энэ өөрчлөлтөнд ямар байдлуудаар нөлөөлөх юм. За ер нь одоо Тэнгэрийн ван гараг нартай одоо аялснараа хамгийн гол одоо зүйл буюу хүмүүсийн маань яг одоо гол асуудлыг хардаг өнцөг. За бодож тунгаадаг хэсэг, хоорондоо харилцдаг, яаж би боддгийг, яаж бид нар ярьдгийг, яаж бид нар харилцдгийг. За тэгээд богино аялал, хоорондын хэл яриа, баг тарих, харилцаа холбоо, хөршүүд, одоо айлууд, за ах дүүс, амраг садан, машин тэрэг, гар утас, компьютер одоо юу гэдэг хүний ойрын хэрэгцээнд байдаг бүхий л зүйлүүд дээр ерөнхийдөө бол 2033 он хүртэл маш олон шинэлэг өөрчлөлтүүд бол үүснэ. За энийг бол одоо идэвхтэй бол ярьж байгаа. Ер нь ерөнхийдөө утгаараа бол энэ маань юм өөрчлөлтүүдийг авчрахаас биш таны яг хувь хүний амьдрал дээр хаана юу болох вэ? Хаана юу болоод байгаа вэ? За дээрээс нь Тэнгэрийн ван гараг бол гадна талын гараг, дотор талын гараг шиг одоо тийм юу гэдэг хүний амьдралд огцом одоо шууд нэг дор өнөөдөр мааш дотор одоо юу гэдэг таны яг одоо чартан дээр бол нөлөөлөл ямархуу байгааг олж харах хэрэгтэй. Түүнээс биш энэхүү гараг маань ерөнхийдөө амьдралыг харах өнцөг асуудалд хандах чинь нийгэм даяараа ер нь айгүй өөр болохыг бол ер нь илэрхийлж байгаа гэж ойлгох хэрэгтэй. За тэгээд сошиал медиа бол илүү идэвхтэй одоо мэдээллийн 90 байгаа бидний хувьд бол мэдээж олон мэдээлэлтэй холбогдож маш шинэлэг аргаар, богино аргаар, энгийн өрмөц аргаар ихэнх мэдээллүүдийг одоо авдаг болох бүрэн боломжтой болж эхэлж байна. За нөгөө талаас болохоор мэдээж одоо Сугар гараг бас энэ одоо мэдээлэлд идэвхтэй байгаа буюу Сугар гараг маань Бархасууд гарагтай 6 сарын 9-нд одоо хамтын аялал хийн. Тэгэхээр бол санхүүгийн байдал дээрээ та нэгт одоо альва зүйл дээр илүү өгөөмөр, таатай, илүү эерэг одоо хандаж эхэлнэ. Нөгөө талаасаа болохоор ямар нэгэн санхүү мөнгөтэй холбоотой эерэг үйл явдал бас таны ордонд одоо болох боломжтой. Ялангуяа ордууд маань их аль хэсэгт нь юу болох юм бэ гэдэг нь их чухал байгаа. Тэгэхээр яг аль хэсэгт чинь илүү эерэг өөдрөг өөрчлөлтүүд, илүү ингээд нэг таатай, сайхан харилцаа одоо өгөөчтэй зүйлүүд хаана болох юм бэ гэдгийг хүртэл бас мэдэж авах боломжтой болно. За бод гараг бол болохоор яг 6 сарын 1-нд Мэлхийн орд руу шилжилт хөдөлгөөн хийн. Одоогоор эхрийн ордонд явж байгаа. Тэгээд Мэлхийн ордонд шилжилт хөдөлгөөн хийснээр илүү гэр бүллүүгээ хандсан олон шийдэл сонголтуудыг та амьдралдаа хийж эхлэх нь байна. За тэгээд
5 сарын 31-нд сар битүүрж номын ордонд битүүрнэ. Тэгэхээр энэ үеэр мэдээж таны итгэл үнэмшил, за дээрээс нь таны сурж мэдэх байдал, амьдралыг харах өнцөг, одоо мораль, этик зүйлүүд чинь энэ үеэр илүү их идэвхтэй бас болж эхлэх нь байна. За гэх мэтчлэн энэхүү мэдээлэл маань одоо таны ордонд, ялангуяа мандж байгаа ордонд чинь ямар нөлөөтэй байх вэ гэдгийг илүү сонсоод явах хэрэгцээтэй. За тэгээд мандалт ордыг маань мандалт ордоо яаж болох вэ гэх хүмүүс одоо ч гэсэн бичиж байгаа. Тэгээд мандалт орд бол мэдээж төрсөн цагаар гардаг. Та дурын онлайн Google дээр астрологи аппликейшн бөглөөд өөрийнхөө мандж байгаа ордыг олох боломжтой. Мандж байгаа орд нь дандаа нэгийн тоон дээр байгаа орд юм уу символыг харах хэрэгтэй. Тэгээд тэр маань таныг ямар ордны мандалттай вэ гэдгийг чинь харуулнаа. Тэгэхээр мандалт ордороо сонсох хэрэгтэй. За үнэхээр олохгүй байгаа бол сарны орд, дараа нь нарны ордороо сонсох хэрэгтэй. За тэгээд энэ 5 сарын 20-оос 6 сарын 21-ний хүртэл хоньны орд. За хоньны ордныхны маань хувьд ирж байгаа энэ 5 сар 6 сар маань өөрт чинь нэг төрлийн ажил бизнес дээрээ ямархуу уян хатан өөрчлөлтүүдийг гаргах вэ? Ямар уян хатан өөрчлөлтүүд гарч ирэх боломжтой вэ гэдгийг илүү хэрэглэж байна. За тэгээд бизнес дээрээ бас илүү шинэлэг олон өөрчлөлтүүдийг, сонголтуудыг та бодож олно. Бизнесээ яаж цааш нь өргөжүүлэх үү гэдэг дээр богино аялал, ойрхон уулзалт маш идэвхтэй болж эхэлнэ. Ойрхон явах гинтийн шийдлүүд гарч ирнэ. Гинт шийдэд гараа явах, гинт шийдэд хийх гэдэг ийм төлөвлөөгүй олон зүйлүүд бол бий болох нэ. Тэгэхээр төлөвлөөгүй олон зүйлүүд бол таны ерөнхий ажил үйлдэл байгаа учраас та хэр хурдан шин зүйлд хандах чадамжтай вэ? Аливаа зүйлээ хэр хурдтай хийх чадамжтай вэ гэдгийг бол шалгасан. За нөгөө талаас болохоор 5 сарын 31 гээд сар маань номын ордон битүүрснээр хоньнуудад маань итгэжсэн зүйлийнхаа үр дүн хүртэх, итгэжсэн зүйлүүдийнхаа эерэг өөрчлөлтүүдийг татах. Тэгээд ямар ч үсэн өөрийн чинь итгэж үнэмшижсэн зүйлүүд танд үр дүнгээ өгж эхлэх бүрэн боломжтойг харуулж байна. За нөгөө талаасаа бод гариг маань мэлхийн орд руу шилжилт хөдөлгөөн хийж байгаа маань таныг илүү гэр бүлтэй холбогдсон асуудал руу илүү анхаарах, гэр бүлийнхэнтэйгээ харилцаа үүсгэх, гэр бүлийнхэнтэйгээ илүү олон шийдвэрсэн асуудлуудаа шийдэх боломжийг өгж эхэлнэ. За бархас бод гариг маань мэлхийн ордонд байгаа сугар гариг бархас бод гаригтай 6 сарын 9-нд аялна. Тэгэхээр энэ аялал бол танд гэр бүлийн амьдрал, өөрийн чинь амьдарч байгаа орон гэр, ах дүү, амраг садангаас гадна итгэлтэй холбоотой тунгаатай өөрчлөлтүүд болохыг бол харуулж байна. За нөгөө талаасаа бас таны хувьд нэлээд ийм өөрөөсөө харамлахгүйгээр бусдад их тийм хариу нэхэлгүй, бусдыг хайрлах, бусдыг уучлж өршөөх, гэр бүлтэй холбогдсон ямар нэгэн гэр бүлийн маргаан асуудал саад байдаг бол энийг ойлгож харилцаагаа өөрчлөх гэх мэтчлэн олон ийм эерэг үйл явдлууд бол болохоор харагдаж байна. За нөгөө талаас болохоор тухайн сар дээр таны гэр бүл, за өөрийн чинь ажил үйлс, бизнес санаа, орон гэр, за дээрээс нь итгэл үнэмшил гэдэг зүйлүүд бол хамгийн их утга учиртай үйл явдлуудыг татж байна. Нөгөө талаасаа мэдээж сугар гариг, бархас гариг хоёр маань таныг илүү их зүйлүүд худалдаж авах, эсвэл хит их зүйл гэртээ хөрөнгө оруулалт их санхүүгийн бас ийм өөрөөсөө хэтэрсэн хөрөнгө оруулалт хийхийг бол бас харуулж байна. Тэгэхээр ерөнхийдөө бол бархас бод гариг сугартаа аялж байгаа үе дээр хүмүүс маань хит их өөдрөг болдог. Тэгээ маргааш болохгүй юм шиг амьдардаг, маргааш болохгүй юм шиг үрдэг. Тэгэхээр бол хит их эерэг позитив байх боловч бас өөрийнхөө бажетанд тааруулсан зүйлүүдийг гэр бүлдээ бас зориулах гэдэг юм уу, гэртээ авах, худалдаж авах гэдэг энэ зүйл дээр анхаараарай гэж зөвлөмөр байна.
Ерөнхийдөө бол 5 сарын 2-оос 6 сарын 21 хүртэл хоньнууд маань ер нь их таатай ийм болж эхэлж байна. Анхаарах ёстой зүйл юу вэ гэвэл хэтэрхий их болгоомж, хэтэрхий их нарийн төлөвлөгөө энэ 6 сард бол хэрэггүй. Таны хувьд бол илүү уян хатан байж хүрээллийг сонсох юм эсвэл хамт ажилладаг хүмүүстэйгээ уян хатан байх, эсвэл ажил бизнес дээр бас өөр нэг санааг хүртэл нэвтрүүлэх ийм боломжтой үүгээд энийгээ ашиглаж чадвал 6 сард бол их амжилттай олон ажлуудыг эхлүүлэх нэ. Таны дараагийн орд бол үхрийн орд. За үхрийн ордныхны маань хувьд ирж байгаа энэ архас бод болон сугар гаригийн аялал, тэнгэрийн ван нартай аялж байгаа аялал нэг төрлийн таны санхүүгийн байдал дээр нэлээд ийм шин санаа үсэж үүнээрээ та бас шинэлэг зарлага үүсгэх гэж бол харагдаж байна. Ямар нэгэн зүйлд хөрөнгө оруулалт хийх бодол төрөх. За мөнгө санхүүтэйгээ холбогдсон тооцооллыг гаргах, эсвэл санхүү дээр ямар нэгэн зүйлийг гаргаад оруулах гэдэг юм. Ямар ч үсэн их тийм идэвхтэй олон өөрчлөлтүүд санхүүгийн байдал төр чинь болж байна. Хөрөнгө оруулалт юунд хийх вэ? За гинт альва зүйлд хөрөнгө оруулалт хий, зүйл худалдаж авъя гэдэг гинт шийдэд та мөнгө айгүйх үрхээр харагдаж байна. Тэгэхээр таны хувьд мөнгө санхүүгийн тал дээр энэ үед маш юм шинэлэг гаргаж ирэх, шинээр ямар нэгэн зүйлийг эхлүүлэх, хийж бүтээх боломжууд үүсэж байна. Энэ ямар нэгэн байдлаар таварлажгүй та удаан төлөвлөөгүй юм зүйлд хөрөнгө оруулалт хийх баха гэж бол харагдаж байна. Нөгөө талаас болохоор таны хувьд өөрийн чинь ажил бизнес бас нэг төрлийн өргөжин тэглэх тун таатай мөчлөгийг бол архас бод гариг цугартаа аяснаар өгж байна. Тэгэхээр өхрүүдийн маань хувьд буюу үхрийн ордны мандалттай хүмүүс маань нэг төрлийн өөрийнхөө бизнест ямар эерэг боломж байгаа энийг шүүгч аваад хөрөнгө оруулалт хийснээр ажил бизнес чинь маш их тэлэн өргөжих магадгүй. Нөгөө талаасаа бас хөрөнгө оруулалт чинь бас танд үр өгөөж тэр дороо дараагийнхын сар дээр энэ төр аягүй идэвхтэй өгөж эхлэх бүрэн боломжтой бол харуулж байна. Тэгэхээр бол альва зүйл энэ 5 сарын 22 болж байгаа шинэлэг өөрчлөлтүүд буюу 5 сараас 6 сарын 10 хүртэл болж байгаа өөрчлөлтүүд танд ямар нэгэн шин шийдэл болон ажил карьераа маш олон эерэг түвшинд авчих боломжийг өгж байна. Ажил карьерийн хувьд ч гэсэндээ та магадгүй нэг шин салбараа нэх бизнесээ илүү их тэлэх боломжийг бас өхрүүдэд маань энэ 5-6 сар маань өгч байна. За дээрэс нь харилцаа холбоо, мөнгө санхүүтэй холбогдсон байдлаар банктай холбогдсон зүйлүүд бас нэг шинэлэг өөр түвшинд очихыг үүсэхгүй байна. Сургууль соёл, боловсрол дээр хандах хандлага, бас дээрэс нь сургууль соёлд орох магадгүй зарим маань энэ үеэр унаа машин тэрэг худалдаж авах юм уу, гар утас, компьютер, лаптоп юу гэдэг хэлний зүйлүүд чинь айгүй идэвхтэй байхаас гадна таны хувьд 5-6 сар тэр чигтээ ер нь бол хөрөнгө оруулалт хийх, бизнесээ тэлэх, эсвэл ямар нэгэн зүйл гинт худалдаж авах тэр нь овоо их хэмжээтэй ч юм уу. За дээрэс нь таны төлөвлөж ирсэнс илүү том хэмжээ эзлэнтэй ч юм уу. Ийм зүйлүүд бол тань дээр бас болох боломжтой харагдаж байна. Нөгөө талаасаа бод гарыг бас орд руу шилжилт төлөвлөгөө хийснээр өхрүүдэд маань аливаа зүйлийг тунгаан бодож зөв шийдэл гаргахад нь их нөлөөлөх нэ. Тэгэхээр бол 6 сар тэр чигтээ мөнгө санхүү ажил бизнес дээр эерэг өөрчлөлт гаргасан гинт хөрөнгө оруулалт хийж ямар нэгэн овор ихтэй зүйл худалдаж авсан дээрээс нь бас ажил бизнесээ тэлж өргөжүүлсэн ийм таатай үе болох нэ. За энэ дараагийн орд болохоор эхрийн орд. За эхрүүдийн маань хувьд мэдээж маш
сонин үйл явдлууд таны хувьд болон шинэлэг үйл явдлууд бол таны ордонд болж байна. Тэгэхээр эхрүүдэд бол энэ 5 болон 6 сар, ялангуяа 5 сарын 20-оос 6 сарын 21 хүртэл төлөвлөөгөө олон шинэлэг өөрчлөлтүүд гарч ирнэ. Ажил мэргэжил дээр ялангуяа эхний ордны эхний 10 хоногт төрсэн хүмүүс гэж бол харагдаж байна. Тэгэхээр бол эхний 10 хоног төрсэн хүмүүс илүү их олон шинэлэг өөрчлөлтүүдийг өдөрч эхэлнэ. Ялангуяа ойрын 2 жилд эхний 10 хоног төрсэн хүмүүс бол маш олон шинэлэг өөрчлөлтүүдийг амьдралдаа хийж эхлүүлэх нь байна. За ажил карьерийн хувьд, за бие авч явах байдлын хувьд, хувцлалтын хувьд шинэлэг маш олон өвөрмөц өөрчлөлтүүдийг бол татж байна. За гинт таны ажил дээр чинь шин зүйл үүсээд магадгүй ажилласаа гарангуудаа дахиад бүр шин өөр төвшний зүйлд ороод ажиллаад эхлэх ч үүсэхгүй. Яагаад ч гинтийн нэг зүйл болоод ажил төрөл дээр чинь саад гарлаа гэхэд дараагийн шинэлэг өөрчлөлтүүд нь дахин гарч ирж гэж та үргэлжлэн өөрийгөө шин төвшөнд аваачих ийм боломжтой бас болж эхэлж байна. Тэгэхээр бол 5 сарын 20-оос 6 сарын 20-ны хооронд таны амьдралд нэгт хувь хүний маш том өөрчлөлтүүд, өөрийгөө нээх харуулах байдал, магадгүй та гинт гүйж гараад маргааш үсээ тайруулахыг ч үүсэхгүй байна. Магадгүй та хизээч урд нь өмсөхгүй дээ гэжсэн хувцас хүртэл өмсгөн. Эсвэл хизээч та иймэрхүү харагдгүй гэж бодож байсан зүйлүүдээр хүртэл хийж үзэх шаардлагатай болохоос гадна ажил карьер дээр хүртэл таны ажил карьер ямар нэгэн шинэлэг өөрчлөлтүүдийг энэ сард бол туулах өндөр боломжтой. Ялангуяа эхний 10 хоногт төрсэн хүмүүс. За хоёр дахь гэвэл эхрүүдийн хувьд санхүүгийн байдал бол нэлээд сайн байна. Гэхдээ бас эргээд маш их үрлэг зарлага танаас 6 сард гарах нэ. Тэгэхээр 6 сард бол мөнгө санхүү дээрээ нэг төрлийн тооцоотой байх. За нөгөө талаасаа төлөвлөж үрж зарах шаардлагатай байна. Учир нь бол бархан сууд гарыг сугар гарагтай 6 сарын 9-нд хамтдаа аялна. Тэгэхээр энэ үеэр та ягаад ч юм ингээд маш их мөнгө өргөх, гарах юм уу? Эсвэл хит их ингээд нэг тийм сайхан сэтгэлтэй ч юм уу? Бусдыг даасан, эсвэл бусдад их өгсөн ийм байх ба эргээд өөрчлөлтийн хямрал үүсэх өндөр боломжтой шүү гэдгийг анхаарах хэрэгтэй. За нөгөө талаасаа болохоор таны хувьд энэ нарман эхрийн ордонд байгаа маань маш их ирч хүчийг өгж байгаа. Ерөнхийдөө бол нар эхрийн ордондоо ирснээр эхрүүд маань урт удаан ядаргаа юу гэдгийг ажил төрлийн асуудлуудаа ингээд хооронд тавиад шинэ эхлэлүүдийг дандаа энэ 5 сарын 20-оос 6 сарын 21-ний хооронд бол эхлүүлнэ. Тэгэхээр таны хувьд бол ялангуяа шинэ сар маань эхрийн ордонд гарч байгаа. Тэгэхээр шинэ сар эхрийн ордонд 6 сарын 14-нд гарч байгаа энэ үед бүр илүү олон зүйлүүдэд төлөвлөж байгаад эхлүүлвэл маш үр дүнтэй. Мэдээж одоо бол та хийж эхлүүлээд явж байхад бол үсэхгүй. Гэхдээ дараагийн нэг том төлөвлөгөөгөө 6 сарын 14-нд эхлүүлвэл маш таатай байх болох нэ. За нөгөө болохоор ер нь бол бархан сууд гарыг таны санхүүгийн байдал дээр бас таны сугар гарагтай аялаад эхлэхээр ямар нэгэн хоол хүнс идэж ууж байгаа зүйл дээр та зөв сонголтуудыг хийж эхэлнэ. За нөгөө талаасаа бас илүү таатай амттай зүйлүүдийг та илүү их сурж идэж юм хэрэгжилж эхлэх нь байна. За мөнгө санхүү дээр ч гэсэндээ орох гарах гэдэг энергиуд маш их идэвхтэй болж байгаа учраас ямар нэгэн байдлаар өөрт хэрэгцээ шаардлагатай зүйлүүдийг худалдаж авах. За дээрээс нь өөрийн бие хэрэгтэй, өөрийн чинь гэр бүл хэрэгцээтэй зүйлүүдийг илүү их өөрийн бодож худалдаж авах гэдэг юм. Иймэрхүү зүйлүүд бас идэвхтэй харагдаж байна. Ерөнхийдөө бол эхрүүдийн манай илүү зарлага гарсан, мөнгөө их үрсэн сар өөрөө бас болохоор харагдаж байна. За мэдээж 5 сарын 31-нд бас энэ битүүрэл маань номын ордонд болж байгаа. Тэгэхээр номын ордонд болж байгаа маань эхрүүдэд хүмүүсийг харах өнцөг чинь эргээд ойлгогдно. Зарим тохиолдолд юу гэдэг та ингээд бусдаас аюул сайхан зүйл хүлээгээд байсан. Гэтэл яг энэ сар битүүрэл нөгөө бодож исэн хүмүүс маань таны бодсон, таны хүсэж исэн өнцөгт хүрч чадахгүй. Таны төлөвлөж исэн төлөвлөгөөг
юу гэдэг нь одоо та тэр хүнээс харж исэн сайхан өнцгүүд юм уу, муухай өнцгүүд юм уу, энэ зүйл бол маш их өөрчлөгдөнө гэж бас харагдаж байна. Та өөрөө маш шинэлэг болоод маш өвөрмц байдлаар асуудлыг хараад эхлэхээр юм гэдэг одоо яг таны харж байгаа шиг юм уу, бодож байгаа шиг биш юм байна гэдгийг илүү ойлгосон юм сарвал танд ирж байна. За нөгөө талаас нь болохоор ангараг гариг маань энэ үедэр за өвхрийн ордноос гараад одоо 6 сард эхрийн орд ирнэ. Тэгэхээр тэр бол бүр 6 сарын сүүл явтаа бол болохоор харагдаж байна. За тэгээд сугар гариг болохоор 6 сарын 13-нд Арслангийн орд руу шилжилт хөдөлгөөн гин. Тэгэхээр Арслангийн ордонд ирснээр сугар гариг эхрүүдэд маань нэг төрлийн одоо ямар нэгэн байдлаар одоо зориг, нөхөрлөл хүрээл, найз нөхөд за дээрээс нь өөрийн чинь одоо орон байр, амьдарч байгаа газар зүйлүүд за дээрээс нь бодол санаж байгаа зүйлүүд болон тодорхой хэмжээнд эхрүүдэд маань ах дүүстэйгээ харилцаан дээр энэ төр маш олон эрг нааштай өөрчлөлтүүд ирэхээс гадна ямар нэгэн байдлаар одоо богино аялалд явах таатай юм одоо боломжууд үүсэх. За нөгөө талаасаа унаа тэрэг, машин тэрэг, хэрэглээний зүйлүүд дээр илүү их одоо хөрөнгө оруулсан ийм өөрчлөлтүүдийг бас ирэх өндөр боломжтой. За дээрэс нь нөгөө талаасаа харах юм бол сугар гариг маань мэдээж таны хувьд одоо илүү өөрийгөө харьцах харилцаа болон ямар нэгэн эд зүйлтэй харьцах харилцаа нар чиг нөлөөтэй болно. Тэгэхээр таны хувьд ямар ч ажил бизнесээс авах таашаал, ажил бизнестэй хөрөнгө оруулах боломж, за ах дүүстэйгээ харилцах харилцаан дээр их таатай. За унаа тэрэг, машин тэрэгтэй холбоотой юм уу, гар утас компьютертэй холбогдлолтой бас шин сонголт, шин өөрчлөлтүүд гарч ирэх бүр боломжтой болох нэ. За нэг дараагийн орд бол мэлхийн орд байна. За мэлхийн ордны маань хувьд 2020 одоо 6 оны 5 сарын 20-оос 2026 оны 6 сарын 21 хүртэл за таны хувьд энэ сар бол тэр чигтээ маш олон ингээд зүйлүүд дээр оюун санааны түвшинд цаад мөн чанарын хувьд айгүй олон өөрчлөлтүүдийг та мэдэрч эхэлнэ. Ялангуяа таны сар их сэрхэн байна. Дотоод мөн чанар их сэрхэн байна. За таны оюун санааны түвшин болон өдөр тутмын амьдралын хэлбэрээс гадна таны зүүн совин, даад тухамсар, за нөгөө ертөнц гэдэг зүйлүүд дээр яагаад ч таны хувьд маш олон өөрчлөлтүүд гарч ирнэ. Ерөнхийдөө бол 6 сар 5 сарын 20-оос 6 сарын 20-ны хооронд бол нэлээд ядарсан сар байх боломжтой. Гэхдээ энэ сар дээр ядраад юм уу ингээд байгаж явахдаа учиргүй хүчлээд бол хэрэггүй. Болж өгвөл та амарч ав, болж өгвөл та төлөвлөгөө гарга, болж өгвөл та дараагийн хийх ёстой зүйлүүдээ одоо амьсгаа аваад бэлдэж төлөвлөө гэж бол захихаар байна. Таны хувьд тодорхой хэмжээний одоо бодож исэн зүйлүүд чинь ажил хэрэг болгоход тодорхой одоо хугацаа шаардлагатай гэж бас харагдаж байна. За нөгөө талаасаа 5 сарын 31-нд сар маань номын ордонд битүүрж байгаа. Тэгэхээр энэ үе маань таныг нөгөө талаасаа одоо бас бодол санаа за тэгээд эрүүл мэндтэй холбогдсон асуудлууд тань дээр байна уу? За өөрсдөө чинь тулгамдаад байгаа дайсан саадууд юу юм? Таны эрүүл мэнд өөр ямар хуу байдалтай байгаа гэдгийг илүү их танд мэдрүүлнэ. За тэгэхээр бол та ямар нэгэн байдлаар одоо амьдралын хэлбэрийг жоохон өөрчлөх ёстой бол 5 сарын 31-нд болж байгаа сар битүүрлэр бол та их мэдэрч авна. За нөгөө талаасаа болохоор дараагийн одоо шинэ саранд ямархуу одоо шинэлэг өөрчлөлтүүдийг хийж эхлүүлэх үү, эрүүл мэнд дээр одоо тасгал сургуулт юм уу, амьдралын хэлбэр юм уу, унах цаг юм уу зүйлүүдийг эхлүүлэх бүрэн боломжтой болно. Энэ удаагийн битүүрэл болон энэ удаагийн одоо 5 сарын 22-ны Тэнгэрийн ван нартай аялж байгаа энэ хөтлөг дээр та илүү дотоод өнцгөө сонсох, өөрийнхөө саадыг, өөрийнхөө асуудлыг болон бус хүмүүс тантай ямар хуу байдлаар дайсаж байна, ямар хуу хүмүүс танд ар урдуурчин одоо хор хотож байна гэдгийг илүү их олж харж үүн дээрээ илүү сонин юм шийдлүүдийг та гаргах боломжийг бол энэ үеүдэр хийх нэ. За нөгөө талаас болохоор бууд гарыг таны орд руу мэлхийн ордонд 6 сарын 1-нд шилжин.
Тэгэхээр та урд урдныхаасаа илүү яриасаг, илүү их төлөвлөсөн, илүү их уулзсан, илүү их шийдвэр гаргасан юм одоо сар руу орж ийн. Тэгэхээр 6 сарын 20 хүртэл энэ байдал маань таны хувьд илүү идэвхтэй байна гэж бол харагдаж байна. Нөгөө талаасаа болохоор Бархасууд гариг 6 сарын 9-нд цугар гаригтай таны ордонд буюу мэлхийн ордонд аялна. Тэгэхээр энэ мэлхийн ордонд аялж байгаа маань таныг урд урдныхаасаа илүү өгөөмөр, урд урдныхаасаа илүү азтай. За тэгээд урд урдныхаасаа илүү асуудал хандж байгаа хандлага чинь нэлээд одоо юм амжилттай, өөрөө өөртөө боломж бололцоо татсан, өөрөө өөртөө амжилтыг татсан ийм харилцаа, холбоо хүмүүсийг бол татж байна. Тэгэхээр 6 сарын 9-ний хувьд бол танд их азтай одтой өдөр. Тэгэхээр бол ялангуяа мэлхийн ордны сүүлийн налууд төрсэн хүмүүс, сүүлийн 10 хоног төрсэн хүмүүс бүр идэвхтэй энэ энергийг бол авах. Тэгэхээр одоо магад одоо ганц биеуд маань хин нэгэн үнтэй уулзрах. За дээрээс нь ажил карьер дээр нь маш том боломж ирэх. За дээрээс нь санхүүгийн байдал дээр нь ч гэсэн маш эерэг өөрчлөлтүүд гарч ирэх. Ерөнхийдөө харагдах байдал, бие авч явах байдал, бус нөлөөлөх байдал бусдаас илүү одоо идэвхтэй болно. За тухайн өдөр та ямар нэгэн ажил эхлүүлэх, тухайн өдөр ямар нэгэн шинэ зүйл санаачлах юм бол маш одоо таатай. Бас дээрээс нь одоо юу гэдэг нь таны энэ одоо өөдрөг зан характер юм позитив одоо шинэлэг одоо бас дээрээс нь их тийм эерэг байдал чинь бусдыг өөртөө татхаас гадна ажил карьер дээр чинь одоо олон зүйлүүдийн үе таалгыг нээж өгнө гэж бол харагдаж байна. За жин нэмэх бүрэн боломжтой хоол хүнс амьдралын хэлбэрээ анхаарахгүй бол ингээд нөгөө over the moon юм уу айгуу тийм эерэг болоод өөртөө ихтгэлтэй болоод зарим нэгэн одоо өөртөө хил хязгаар тавьсан байсан зүйлүүд рүүгээ хүртэл эргэж орох бүрэн боломжтой. Жишээлбэл одоо илүү их парти, за илүү их хоол хүнс, эсвэл илүү их одоо найз нөхөд ч юм уу, эсвэл илүү олон амжилттай өөрчлөлт гарч ирлээ гэдээ та их баярлах юм уу, эсвэл их тийм үрэх юм уу. Иймэрхүү зүйлүүд бол айгүй идэвхтэй бас болж эхэлж байна. За эрэг талын ажил үйлч айгүй сайн байх өдөр учраас ил өдөр ямар нэгэн зүйлийг хийж бүтээх нь таны хувьд бол асар амжилттай өөрчлөлтийг бол татнаа. За энэ дараагийн орд бол арслангийн орд байна. За арслангуудын маань хувьд 5 сарын 20-оос 6 сарын 21. За 5 сарын 22-ын бол нэлээд олон одоо сонин өөрчлөлт авчирсан ийм одоо үе байгаа. Тэгэхээр арслангуудын маань хувьд 5 сарын 22-ын за өөрөөр хувьд бол нөхөрлөл хүрээлэл нийгэмшил төр чинь маш том эргэлт өөрчлөлт авчирсан одоо зүйл болно. Магадгүй харилцаа холбоо, магадгүй community чинь ямар нэгэн шинэ зүйл төлөвлөөд танд одоо нөлөөлөх, эсвэл та тэр хүмүүст нөлөөлөх. Нөгөө талаасаа бас одоо таны хүсэл мөрөөдөл зорилго тэмүүлэлтээр маш том эерэг юм уу өвөрмөц юм өөрчлөлтүүд гарч ирнэ. Таны хувьд ингээд зорилгоо та нэг зүйл бодсон явж байтал энэ маань эргээд таны зорилгыг өөрчлөлтүүд хэмжээний одоо шинэ мэдээ сонсох, хин нэгэн хүнтэй уулзах, хин нэгэн хүн танд юм боломжийн санал тавих, эсвэл эзэж урд нь харж байгаагүй юм зорилгыг танд мэдрүүлсэн юм харилцаа хүртэл гарч ирэхийг үгүйсэхгүй харагдаж байна. Тэгэхээр энэ нь бол эргээд дандаа таны одоо зорилго төр чинь мөрөөдөл төр чинь хүсэл төр чинь болох шинэлэг өөрчлөлтүүд бол харагдаж байна. Магадгүй та нэг зүйлийг зорьсон явжсан гинт өөр нэг шинэ одоо боломжийг олж харснараа зорилгоо жоохон өөрчлөлнө гэж бол харагдаж байна. За бүр том өөрчлөлтч болно. Яагаад тэгэхээр Тэнгэрийн маан гариг бол маш одоо гинтийн сонин оронгоор нэргүүлсэн юм өөрчлөлтүүдийг хүртэл татдаг. За нөгөө талаасаа болохоор нар мэдээж таныг удирддаг. Арслангуудын маань хувьд бол нар Тэнгэрийн маантай аялснараа за хамгийн сүүлд энэ одоо яг байршил дээр мэдээж би төрүүлсэн 1942 онд яг Ихрийн ордонд бол байршиж ирсэн. Энэ амьдралдаа мэдээж тэрийг мэдгүй, тэр мэдрэмжийг авч үзээгүй. Тэгэхээр бол одоо арслангийн ордыг нар маань өөрөө Тэнгэрийн маантай аялснараа таны хувьд тэр чигтээ магадгүй урд нь хизэж байгаагүй юм өвөрмөц шинэлэг төвшөнд очих. Магадгүй хизээж одоо бодож байгаагүй, харагдаж байгаагүй юм шинэлэг өнцгөр бусдад харагдах. Эсвэл таны хүсэл мөрөөдөл чиргээд урд нь одоо
хизээж харж байгаагүйгээсээ илүү том одоо маш өвөрмөц одоо юу гэдэг үүд хаалгыг, өвөрмөц зүйлийн үүд хаалгыг одоо нээж өгөх бүрэн боломжтой бас харагдаж байна. Мэдээж та өөрөө бас босоод маш өвөрмөц сонирхолтой харагдах юм боломжийг бас нээж өгч байна. Тэгэхээр бол одоо тэр чигтээ арслангуудын маань хувьд өөрийгөө маш их нээсэн өөрчлөлт хамгийн сонин өвөрмөц бас шийдлүүдийг олсон. Бас дээрс таны харагдаж байгаа байдал сошиал медиа, олон нийтийн харилцаа, интернет дээр бас маш олон юм шинэлэг өөрчлөлтүүдэд татсан үйл явдал за ойрын одоо 7 хоногт бол болох нэ. За нөгөө талаас болохоор бод гарыг бэлгийн орд руу шилжилт төлөвлөгөө 6 сарын 1-нд хийж байгаа. Арслангуудын маань хувьд энэ маань одоо юу гэдэг ямар нэгэн зүйлийг хайж гээх хэл яриа буруу тийшээ орох гэдэг юм уу, буруу одоо юу гэдэг мэйл бичсэн ч спам руу орчдөг ч юм уу. Эсвэл бодсон зүйлээ ярьсан ч буруу ойлгочдөг ч юм уу. Нэг иймэрхүү асуудалтай үе рүү бол орж байна. Тэгэхээр 6 сарын одоо 1-ээс 6 сарын 20 хүртэл юм анхааралтай бай. Үргэлжлүүлээд бас бод гарыг удахгүй ухран. Тэгэхээр бас танд илүү их анхааруулах олон зүйлүүд бол гарч ирэх нэ гэж бол харагдаж байна. За нөгөө талаасаа бол томоохон шийдэл гаргах, эсвэл одоо бодсон сансан зүйлүүдэд зөв шийдэхгүй байх. Эсвэл та спамаа ухаагүй байх ч гэдэг юм. Тэгэхээр мэйлээ айгуу сайн үзэж явах хэрэгтэй. За тэгээд ярьсан хэлсэн зүйлээ бас нөгөө хүндээ сайн ойлгуулах шаардлагатай. Магадгүй буруу ойлголцоод яваад байх бүрэн боломжтой байна. Ялангуяа олон нийтийн харилцаа, ирэмийн харилцаа, болцоо зүйлүүд дээр анхааралтай байгаарай. За нөгөө талаасаа болохоор бархасд гарыг сугар гаригтай аялж байгаа. Энэ нь одоо арслангуудын маань хувьд ягаад ч юм ингээд холын усаас мэдээ сонсох, өөр усаас мэдээ сонсох, хилийн чандаас ямар нэгэн мэдээлэл сонсох. За дээрээс нь бас одоо өөрийн одоо оюун санаа, итгэл үнэмшил, тухамсар бас илүү их хөгжих юм уу? Юу гэмдэ өөрийгөө нэгэн хязгаар програмчлчихсан байжсэн бол та энэ үеэр өөрийгөө бас нэг өөр байдлаар програмчлах боломжтой буюу ер нь өөрийнхөө ингээд оюун санаа давуу тал, сул талыг олж харах, үүн дээр ажиллах юм боломжийг бас нэг талаараа өгч байна. За нөгөө талаасаа бас одоо та 6 сарын 9-нд ягаад ч юм ингээд хол аялалд явах юм бол бас их таатай болно. Бясалгалд суввал маш таатай болно. Ямар нэгэн терапи амрах, ажил тайлах, холын ус руу явах болон одоо амралтаа авах, ажил тайлах гэдэг зүйл танд бас айгүй хэрэгцээ шаардлагатай байгаа. Энэ нь бас таны хувьд энэ үедэд маш идэвхтэй эерэг нөлөөллүүдийг авчрах нь байна. За холоос мэдээ сонсснороо бас таны их аз жаргалтай болгоцсон их таатай мэдээлэл бүрэн боломжтой байна. Тэгээд ерөнхийдөө 6 сар тэр чигтээ таныг нэг төрлийн одоо ягаад ч юм хийж исэн зүйлүүдийнхаа үр дүнгуудыг хүртнэ гэж бол харуулж байна. Тэгэхээр бол маш таатай, маш амжилттай одоо таатай үе байгаа маа гэж бол арслангуудад маань харагдаж байна. За охины орныхны маань хувьд за 6 сарын 21-ний хооронд охины орд. За охины ордны маань хувьд энэ үйл явдал буюу Тэнгэрийн ван гариг мартаа аялах болон маш их шинэлэг өөрчлөлт авчирж байгаа үе маань таны одоо өөрийн тодорхой хэмжээний ажил карьерийн одоо байршил дээр одоо болж байна. Тэгэхээр ажил карьерийн байршил дээр чинь одоо маш сонин юм өрмөц шийдлүүд гарч ирнэ. Нэг бол таны дарга юм уу? Одоо таныг удирддаг солигдох. Эсвэл таныг одоо чиглүүлдэг хүн маань энэ үеэр өөрчлөгдөж юм чинь одоо хүн таныг удирдах эхлэх гэдэг юм уу? Ажлын байран дээр. За нөгөө талаас нь болохоор та өөрөө бас одоо хийж байгаа ажил дээр маш олон шинэлэг өөрчлөлтүүдийг гаргах юм байна. Нөгөө талаасаа та ажлаа харах өнцөг. Ер нь бол одоо бусдыг харах өнцөг дээр маш их олон өөрчлөлтүүдийг бол хийх нь байна. Магадгүй та гинт одоо албан тушаал төвчж магадгүй харагдаж байна. Магадгүй та гинт албан тушаал унтж магадгүй харагдаж байна. Тэгэхээр ягаад ч юм их тийм гинтийн өөрчлөлтүүд, гинтийн асуудлуудтай холбогдож энэхүү Тэнгэрийн ван гариг маань артаа аялснараа өгч байна. Нөгөө талаасаа бас бод гариг маань удахгүй одоо таны карьерийн байршлаас
гараад одоо таны зорилго тэмүүллийн байршил руу ирж байгаа. Тэгэхээр энэ үеэр та болж игэл урт удаан хугацааны зорилгоудаа тавих, урт удаан хугацааны зорилго тэмцэх шаардлагатай болж байна. За бод гариг маань бас таныг илүү зорилттой хүн одоо нэг газар удаан биш, илүү холыг харсан, илүү урт удаан хугацаанд явах хүмүүстэй ярих, холын зорилго тавих гэдэг юм зүйлүүдийг бол идэвхтэй болгож өгнө. За нөгөө талаас болохоор таны хувьд ирж байгаа одоо энэ 6 сар бол бас бархан сууд гариг 6 сарын 9-нд бархан сууд гариг болон сугар гаригийн аялалтай шууд холбогдож байна. Тэгэхээр бархан сууд гариг сугар гаригтай одоо хамтын аяллыг хийснээрээ таны хувьд ирж байгаа одоо энэ 6 сар маань өөрт чинь одоо олон найз нөхөд хүрээлэл, нөхөрлөл, за дээрэс нь бас хийж байгаа зүйлээсээ ингээд үр дүнгээ авах, үр ашигаа авах. Магадгүй таны хувьд одоо урд урдны одоо юу гэдэг нь ажлын байран дээр ингээд рейс тийм үү. Магадгүй та ажил чинь ингээд байр суурь чинь дээшлээд албан тушаал чинь нэмэгдээд ирэнгүүт таны цалин хөлс нэмэгдэх юм уу? Ягаад ч юм ингээд ашиг орлогын үүд хаалга гэх үү, санхүүгийн үүд хаалгууд чинь маш том нээлттэй болж эхэлж байна. Тэгэхээр магадгүй та урт удаан хугацаанд яг нэг газараа зогсон байж байгаад гинт одоо албан тушаал дэвших, гинт та ямар нэгэн одоо өөрчлөлтүүдийг карьер дээр хийсэн дараа орлого ашиг чинь ч юм уу, ягаад ч юм уу санхүүгийн байдал чинь маш их сайжирч. За нөгөө талаасаа бас урд нь таны хувьд яригдчихсэн одоо шагнал урамшуулал, цалин хөлс ялангуяа одоо 6 сарын 10-д гэхэд маш идэвхтэй болно. За дээрээс нь 6 сарын одоо хувьд танд урд нь бодож исэн, төлөвлөж исэн, худалдаж авъя, өөрийн болгоё гэж исэн олон зүйлүүдээ та өөрийн болох боломжтой. За дээрээс нь хүсэл мөрөөдлүүд чинь үүд хаалгууд араасаа нээж өгөөж эхэлнэ. Тэгэхээр бол 6 сар таны хувьд маш таатай сар. За дээрээс нь ажил, карьер болон төвөгтэй зорилго, хүсэл мөрөөдөл идэвхтэй, олон нийтэд харилцсан ажлууд чинь амжилттай. За дээрээс нь шинэ найз нөхөд хүрээлэл, шинэ хамтрагчууд, шинэ одоо групп хүмүүс, хамт олон community гэдэг зүйл бол таны хувьд хамгийн утга учиртай таатай эргэлт өөрчлөлтүүдийг авчрах үе байна. За нөгөө талаасаа болохоор таны хувьд охинууд маань тодорхой хэмжээний одоо айцтай юм уу эсвэл ямар нэгэн байдлаар мөнгө санхүүтэй холбогдсон асуудал дээрээ одоо тухайн сар яах вэ гэж айх ерөөсөө шаардлага байхгүй. Ерөнхийдөө бол таны хувьд энэ 5 сарын 2-6 сарын 21 бол санхүүгийн хувьд маш таатай эерэг сарын нэг байх болно. За гэр бүлийн харилцаа ч гэсэндээ том таатай. Нөгөө талаасаа нийгэмд эзлэх байр суурь чинь нэлээд том шат ахих боломжийг өгж байгаа сар байна. За энэ дараагийн одоо орд бол жинлүүр. За жинлүүрийн ордныхны маань хувьд ирж байгаа сар одоо энэ 5 сарын 20-оос 6 сарын 21 танд за Тэнгэрийн маань гариг нартаа аялж байгаа байдал өөрийн чинь итгэл үнэмшил, боловсрал, сургууль соёл. За дээрээс нь та гинт одоо магадгүй энэ аяллаар ямар нэгэн байдлаар одоо хаашаа ч юм аялах маш том хүсэлт төрж магадгүй харагдаж байна. За дээрээс нь маш том аяллуудыг та бас зохион байгуулах юм уу, зохион байгуулж явах сонирхолтой байна. ертөнцийг үзэх үзэл юм, амьдралыг үзэх үзэл чинь маш том өөр байдлаар, өвөрмөц байдлаар үүд хаалгаа нэгэн байна. Урд нь хизээж боддгоо байсан сургууль соёл юм уу, боловсрал юм уу зүйлийг та айгүйх сонирхож судлахаар одоо идэвхтэй болж эхлэх нь байна. За нөгөө талаасаа бас одоо таны хувьд ямар нэгэн зорилго хүсэл мөрөөдөлтөй холбогдсон одоо болон бурханд итгэх, шашинд итгэх. Тэгвэл эргээд одоо өөрийн чинь хувьд цаашид одоо хинд итгэхийн, хиний одоо сургаалаар хиний хэлсэн үгийг унших ч гэдэм юм уу те. Ер нь амьдралыг үзэх үзэл, мораль, этик гэдэг зүйлээ та хаанаас эхлэх вэ, юунаас судлах вэ гэдгийг хүртэл илүү олж нээсэн ийм таатай үе эхлэхээс гадна зарим маань гинт сургуулиас болоод сургууль соёлд орж магадгүй, эсвэл гинт ихтэй сургууль соёлд орж магадгүй энэ ийм үйл явдлууд бол болж байна. За нөгөө талаасаа сугар гариг болохоор таны хувьд найз нөхөд, нийгмийн хүрээлэл, байршил төр чинь ихэнх одоо үед бол байх нь байна. Тэгэхээр энэ маань эргээд таныг нөхөрлөл хүрээлэл, за нийгэмшил дээр ч гэсэндээ харилцааны таатай,
найз нөхдөдтэйгээ цагийг илүү удаан хугацаанд өнгөрүүлсэн юм өөрчлөлтүүдийг хийнэ гэж бол 6 сарын 10-нд гаргаад илүү идэвхтэй болох юм байна. За дээрээс нь таны хувьд Бархасбадь гараг Цугар гараг хамтын аяллаа одоо таны ажил карьер дээр хийснээрээ танд болон таны хийж байгаа зүйл чинь хүмүүст маш их хүрнэ гэж харагдаж байна. Тэгэхээр таны хийж байгаа ажил чинь хүнд хүрэх. Таны хийж байгаа зүйл чинь хүнд их таалагдах. Магадгүй та жишээлбэл урт удаан хугацаанд нэг зүйлийг хийгээд бүтээгээд ингээд явж байхдаа хин нэгэн хүн ингээд таалагдаагүй ч юм уу, хин нэгэн хүн таныг олж хараагүй ч юм уу, эсвэл таныг одоо хин нэгэн хүн үнэлээгүй ч юм уу байсан бол энэ ирж байгаа одоо 2 гаригийн маань таатай одоо аялал 6 сарын 9-нд Бархасбадь гараг Цугар гарагт аялснаар таны хувьд энэ дээрх болох олон хүслүүд чинь бэлээ олно. Хүмүүс таныг олж харна, таныг урамшуулна, шагнана. Эсвэл ажил карьер ч юм уу, таны статус чинь хүмүүст ингээд хинбэ гэдгээр танигдана. За дээрээс нь та бас энэ үеэр магадгүй та багш сургууль хүмүүжүүлэгч эсвэл хүнд ингээд заадаг ажилтай ийм карьертэй хүн бол энэ мэдлэгтэй илүү уужуу, за дээрээс нь илүү хариуцлагатай, илүү ихтгэл даасан ийм хүн болж бас харагдах нь байна. За ямар нэгэн байдлаар оффист ажилладаг ч юм уу, нэг одоо ажил карьерийн одоо шатанд явж байгаа хүмүүс маань энэ үеэр урамшуулал авах юм уу, ажилласаа илүү их одоо эерэг одоо үгийг сонсох, албан тушаал дэвших боломжоор хангагдах гэсэн ийм таатай үе бас эхэлж байна. За тэгэхээр бол энэ 2 гараг маань танд нэн таатай байхаас гадна таны хувьд бас нэгэн байдлаар одоо альва зүйлд хандж байхдаа асар одоо этиктэй, моралтай хандахыг хүсэж байна. За яагаад гэвэл энэ 2 гараг маань таныг нэг талаараа маш юм ухаалаг, оюунлаг харагдуулна. Тэгэхээр одоо үүнийгээ дагаад та бас хүмүүсээс ирэх хүндлэл бие авч явах байдал дээрээ бас анхааралтай, маш эерэг болон морал этиктэй авч явах нь эргээд таныг илүү үнцэнтэй, илүү одоо тодорхой, илүү ухаалаг харагдуулна гэж бол харагдаж байна. За энэ дараагийн орд бол хилэнц. За хилэнцийн ордынхаа маань хувьд ирж байгаа энэ Тэнгэрийн ван нартай аялж байгаа байдал таны нэг төрлийн дотоод өөрийн чинь асуудал саад. Жишээлбэл хүний оюун санаа, таны дотоод үндэс байдал, альва зүйлийг ухаж ойлгодог, судалж ойлгодог. За зарим талаараа бусдаас ирэх одоо ямар нэгэн сэтгэл зүйн цохилт, өөрөө чи үзэж туулсан сэтгэл зүйн цохилт асуудлууд, дээрх зүйлүүд дээр маш олон шинэлэг өөрчлөлтүүд бол гарч ирнэ. Магадгүй зарим одоо хилэнцгийн ордны мандалтай хүмүүс маш удаан хугацаанд яг одоо нэг ийм одоо айцтайгаа гэдэг юм уу, яг нэг ийм зүйлтэйг айгу удаан явсан ч юм уу, өөрийнхөө сэтгэл зүйн яг одоо нэг асуулаас гарч чадахгүй, эсвэл магадгүй та донтолтоосоо юм уу, архинаас, тамхинаас, чихэрнээс одоо гарч чадахгүй их удаа явж яснаа энэ 2 гараг маань аялснараа та ягаад ч юм донтолтоо маш өөрөөр болж харна. Магадгүй энэ нэг төрлийн таны амьдрал дээр зүгээр л нэг юм айгүй амархан гарах зүйл байсан ч байж болох үз. Ялангуяа энэ 2 гараг маань ирснээрээ таныг breaking free буюу ямар нэгэн зүйлээс одоо эрх чөлөөтэйгээр өөрийгөө чөлөөлөх юм боломжийг бас өгнө. За нөгөө талаас таны хувьд бас ямар нэгэн ирээдүгээ харсан их тийм хөрөнгө оруулалтуудыг бас хийхийг хүснэ. Магадгүй одоо гинт шинэ хадгаламж юм уу, шал өөр одоо хадгаламж нээж эхэлж хөрөнгө одоо мөнгөө босгох. Эсвэл гинт одоо төлөвлөх хөрөнгө худалдаж авах гэд шийдэлт хүргэх. Эсвэл одоо гинтийн одоо шийдлээр та ямар нэгэн байдлаар одоо ирмийн харилцаан дээр гэдэг юм уу, өөрийнхөө хүүс магадгүй одоо сэтгэл зүй талаас магадгүй таны хувьд одоо бэлгийн хайрцаг харах өнцөг зүйлүүд хүртэл маш их өөрчлөгдөх бас боломжтой үүсэхгүй байна. За нөгөө талаас өөрчилж чадахгүй яваад байсан гэдэг юм уу, эсвэл өөрийнхөө сэтгэл зүйн асуудалтаас болоод өөрийгөө илэрхийлж чадахгүй бас яваад байдаг байсан бол энэ үе танд эрх чөлөөг өгсөн олон ийм эерэг өөрчлөлтүүдийг бол гаргаж ирж байна. За нөгөө талаас болохоор Бархасбадь гараг 6 сарын 9-нд одоо таны ордонд 6 сарын 9-нд одоо Мэлхийн ордонд Сугар гарагт Бархасбадь гараг маань аялна. Тэгэхээр энэ үе маань танд юу өгөх вэ гэвэл
танд ингээд ягаад ч юм гээд бурхан тусалж байгаа юм шиг та ингээд нэг юм бурхантай маш ойрхон ойртох ийм боломжийг өгсөн юм үйл явдал танд өгнөө. Хилэнцүүдийн маань хувьд 6 сар бол тэр чигтээ азийн сар маш азтай, маш олон азтай үйл явдлууд болно. Гадагшаага аялах боломжтой болно, сургуульд орох боломжтой болно, алс орныг зориод одоо сургууль соёлд сурах өндөр боломжтой бас болно. За нөгөө талаас бас таны хувьд одоо бусдад заах, сургах, чиглүүлэх юм боломжууд бас үүснэ. Хэрвээ та багш бол энэ үеэр маш одоо таатай олон эерэг одоо шинэ сургалт семинаруудыг орох юм уу, авих юм уу, бусдад түгэх бүрэн боломжтой бас болж байна. За тэгээ бул гарыг бас одоо мэлхийн орд руу шилжил төлөв хийж байгаа маа таныг илүү их одоо итгэл үнэмшилтэйгээр ярилцах, ойлголцох, бусдад заах, түгээх, мэдээлэл түгээх гэдэг ийм одоо олон эерэг өөрчлөлтүүдийг өгж эхэлж байна. За нөгөө талаас болохоор таны хувьд Тэнгэрийн маан гарыг маань өөрт чинь одоо өөртөө тулгамдаад байсан цаадуудыг юм уу эсвэл одоо салж чадахгүй харилцааг хүртэл та энэ үеэр салахад маш эерэг, өөчтэй, өөдтэй, хурдцтай бас одоо болно гэдгийг бол харуулж байна. Тэгэхээр хилэнцүүдийн маань хувьд ягаад ч юм энэ одоо 5 сарын сүүл 6 сарын одоо 20 21 хүртэл нэг зүйл танд айгуу сонин ингээд тодорхой харагдана. Ягаад тэгэхээр аз таныг хаач явсан дагаад байгаа юм шиг. За дээрээс нь та ягаад ч юм юу хийж бүтээмээр байна, тэрийг хийж бүтээ гэхэд таны сэтгэл зүйн одоо тэр дотоод цаад төгжөөс чинь тайлагдчихж байгаа учраас өөрийгөө илэрхийлэх, өөрийгөө ойлгуулах, хувь тавиланд итгэж өөрийгөө чөлөөлж өөрт ямар нэгэн эдгэрлийг хүртэл татах. Тэгээд нөгөө талаас хувь тавилан гэдэг зүйл өөрөө байдаг гэдэг юм таатай сар хилэнцүүдэд маань ирж байна. За энэ дараагийн орд бол номын орд. За номын ордныхны маань хувьд ирж буй одоо энэ хоёр чухал гаригийн аялал, за дээрээс нь Тэнгэрийн маан нартай аялж байгаа аялал. За таны хувьд харилцаа холбоонд маш том өөрчлөлтүүд гарч ирж байна. За номуудын маань хувьд магадгүй одоо жишээлбэл нэг янзын хүнтэй уулздаг, нэг янзын хүмүүсийг өөртөө татдаг, нэг янзын хүмүүстэй учирдаг гэдэг байвал энэ үе бол таныг их өөрчилж өгнө. Магадгүй таны хувьд урд нь хизээч одоо боддггүй байсан хүнтэйгээ болцож үзэх гэдэг юм уу. Эсвэл магадгүй таны хувьд бас одоо хин нэгэн хүн чинь амьдралд ч орж ирснээр таныг амьдралыг харах үнтэй ч бас өөрчлөлтөн гэж бол харагдаж байна. За нөгөө талаасаа бас одоо урт удаан хугацаанд одоо уяатай одоо нүгдээ дарамттай харилцаа, асуудалтай харилцаа энэ төр байдаг байсан бол энийг хүртэл чөлөөлөн явуулах бүрэн боломжийг одоо гарыг нартаа өгснөөрөө өгч байна. За нөгөө талаасаа та өөртөө маш олон өөрөөс шинэлэг үзэл бодолтой хүмүүсийг татна. Магадгүй та чинээр одоо ажиллах хүмүүс, гадны хүмүүс, шинэ хүмүүс, өөр хүмүүстэй илүү их хамтарч ажиллах нь байна. Эсвэл таны хувьд илүү одоо шин танихгүй хүмүүстэй илүү олон харилцаануудыг дараагийн жилүүдэд илүү идэвхтэй бүрдүүлнэ. Ялангуяа одоо 5 сарын 22-нд бол таныг ямар нэгэн байдлаар нөгөө break free буюу асуудлаас харж байгаа өнцгөөс харилцаанаас маш их холдсон шинэ өнцөг алхмуудыг хийсэн юм боломжийг танд өгж эхэлнэ. Магадгүй зарим маань энэ үеэр маш удаан хугацаанд харилцаанаас салгах, зарим маань энэ үеэр маш удаан хугацаанд ганцаараа явж байгаа гэх нэгэн хүнтэй уулзах ийм боломжуудыг хүртэл дуудаж байна. Дараагийн одоо сар гэх юм да. За нөгөө талаас болохоор номуудын маань Бархасбад гариг бол таныг удирддаг гариг. Энэ гариг маань сугар гаригтай Мэлхийн ордонд 6 сарын 9-нд аялна. Тэгэхээр энэ аялал маань танд ямар одоо зүйлүүдийг өгөх вэ гэвэл за нэг төрлийн одоо санаанд ч үүсэжсэн сэтгэл зүйн дотоод асуудлууд. За амьдралыг харах өнцөг. За өөрийгөө олж нээх дотоод эдгэрэл, дотоод асуудлууд, сэтгэл зүйн цохилт, хардтал зэрэгтэл тийм үү хүчирхийлэл зүйлүүдээс та илүү их том эдгэрлүүдийг авах боломжийг энэ хоёр гариг маань өгч байна. За нөгөө талаасаа энэ үеэр бас таны хувьд гэр бүлийн харилцаа, эргэмийн харилцаанаас дэмжих тусалцаа ирнэ. За хосуудын маань хувьд мэдээж гэр бүлийн харилцаа нь илүү дотн болох, илүү их таатай болох,
гэр бүлд чинь шинэ хүн нэмэгдэх, шинэ хүнтэй болох, эсвэл үр хүүхэдтэй болох гэдэг шийдлийг гаргах хүртэл бүрэн боломжтой. За нөгөө талаасаа бас одоо газар худалдаж авах, төлөх хөрөнгө зарах, борлуулах, худалдаж авах гэсэн зүйлүүд бол нэн таатай. За нөгөө талаасаа бас таны хувьд банктай холбоотой ямар нэгэн асуудал чинь маш эерэг таатай шийдлүүдтэй холбогдол, магадгүй таны зээл гарах, магадгүй таны хувьд өөрөө төлж дуусгах гэсэн ийм олон эерэг өөрчлөлтүүд үүснэ. Хамгийн гол зүйл гэвэл мэдээж одоо өөрийнхөө дотоод үнцэг байдалтайгаа ажиллах, өөрийгөө олж харах, өөртөө ажиллах энэ нь бусдаар хэмжин эргэх юм уу, эсвэл бус хүмүүс танд энэ зүйлүүдийг ойлгуулах юм боломжтой. Гинтийн одоо шинэ сэтэл өөрчлөлтүүд танд гарч ирэх нэ. Ер нь бол санхүүгийн байдал маш таатай, гэр бүлээс дэмжих тусалцаа маш идэвхтэй. Харилцаа холбоон дээр ямар ч байсан таны хувьд урд хожим хизээж төсөлж байгаагүй олон одоо шинэлэг өөрчлөлтүүд үүснэ. За магадгүй бизнес хамтрал, гэрээ хэлцэр хүртэл маш олон юм шинэлэг төвшөнд очих нэ. Тэгэхээр энэ хоёр чухал гариг бол нэлээд олон өөрчлөлтүүдийг одоо ялангуяа номын орд болон эхрийн ордонд өгж байгаа. Тэгэхээр хоёр дахь чухал орд бол ном өөрөө байна. Таны дараагийн орд бол Матар. За Матрын ордныхны маань хувьд Тэнгэрийн ван гариг нартай аялж, Бархасвит гариг сугар гаригтай аялж байгаа. За тэгэхээр энэ үйл явдал ямар хөө өөрчлөлтийг авчрах вэ гэвэл за таны хувьд сугар гариг маань таны одоо харилцаа холбоо, Бархасвит гариг маань таны харилцаа холбоо. Зүгээр ингээд ганц биед маань энэ үеэр одоо хүнтэй уулзах бүр 100% боломжтой болж эхэлж байна. Тэгэхээр ганц биед маань хүнтэй суух, гэрлэлтэд баталгаажуулах, эсвэл одоо шийдэж чадахгүй байсан харилцаа маань шийдэл бүрээд нэг гэрт орох ч гэдэг юм. Одоо girlfriend, boyfriend байж яснаа одоо эхнэр нөхөр болох юм шийдэл хүрэх ч гэдэг юм. Маш юм одоо таатай үе байна. За нөгөө талаас нь болохоор гэр бүлийн харилцаа бол таатай болно, ойлголцол, уучлал, бие биенээс сурч мэдэх, бие биенийг ойлгох, бие бинийгээ хүлээн зөвшөөрөх, за алдаа мадгаа уучлж тэгээ илүү дотносох, илүү ойлголцох гэдэг юм таатай үе матруудад маань ирж байна. За нөгөө талаасаа бас Матрын ордын маятай хүмүүсийн маань хувьд хин нэгэн одоо хүнтэй шинэ бизнес эхлүүлэх, шинэ партнершип, гэрээ хэлцээр өөрөө өөртөө маш олон боломжийн ухаалаг, боловсралтай, мөнгөтэй одоо магадгүй хүмүүсийг бизнес дээрээ татж байна. За нөгөө талаасаа бас одоо амьдралыг их талаас нь хардаг ухаалаг, багш, сургууль хүмүүжүүлэгчийг өөртөө татж байна. За газар нутаг сольж өөрөө бас оронд очиж амьдрыг гэвэл энэ үе бас матруудад маань нэн таатай бас болох нэ. За нөгөө талаас болохоор сугар гариг Матрын ордныхны маань хувьд арслан луу шилжилт төлөвлөгөө хийснээрээ гэр бүлээсээ бас авах дэмжих тусалцаа маш их идэвхтэй. За энэ үеэр бас одоо интимэт харилцаа, дотн харилцаа маш таатай. За нөгөө талаасаа болохоор 5 сарын 22-нд болохоор бууд гариг 5 сарын 22-нд болох тэр том өөрчлөлт буюу нар Тэнгэрийн ван гаригтай аялж байгаа аялал хүртэл одоо матруудын маань хувьд ажил үүсдэг. Тэгэхээр бол ер нь бол та үр ширээ нэг бол төлж дуусгах, үр ширтэй холбоотой асуудлаа энэ үеэр маш өрөмс аргаар шийдэх боломжийг өгнө. Дээрээс нь эрүүл мэндтэй холбоотой асуудлаа бас маш өрөмс байдлаар шийдэж асуудлаас бол гарна. Эсвэл одоо удаан хугацаанд үүдчихсэн бол одоо шинэ өөрчлөлт юм уу, шинэлэг эмчилгээ донцолгоо юм уу, эсвэл гинтийн их таатай одоо шинэ техник технологи хөгжсөн зүйлээр мэдгүй таны эрүүл мэндтэй холбоотой хүртэл байдал дээр маш юм өрөмц шийдлүүд гарсан ийм зүйлүүд бол болох нь байна. Дээрээс нь өөрийнхөө саадуудыг маш шинэлэг байдлаар давах нь байна. Үр ширээ яаж төлөх вэ гэдэг дээр хүртэл шинэ одоо сонголтуудыг та хийх нь байна. За дээрээс нь амьдралын асуудлуудаа хүртэл маш одоо өрөмц байдлаар шийдэж өдөр тутмын хийж байгаа юмнуудаа илүү их энгийн гэхдээ өрөмц байдлаар та шийдэж эхлэх нь байна. Тэгэхээр цаг нар, амьдралын хэлбэр, ажил төрлийн асуудал дээр хүртэл та өөрийгөө залхаасан, зовоосон байдлаар биш, илүү одоо шинэлэг байдлаар, өрөмц байдлаар асуудал, амьдралын зүйлүүдээ
одоо цогцлоож шийдэж ингэж авч явах юм арга барилд суралцсан байна хийх. За тэгээд ерөнхийдөө бол 5-6 сар тэрчлээ таны хувьд ажил, амьдрал, харилцаа, гэр бүлийн амьдрал, тэгээд ажил, эрүүл мэнд, хань ижил, гэр бүлээс ч ирэх дэмжих тусалцаа. За дээрэс нь түрүүнээсэн ганц биед маань хувьд бол маш том одоо өөрчлөлтүүдийг татсан үе рүү орж байгаа. Тэгэхээр бол нийт таатай үе байна. Одоо Батруудын маань хувьд бол маш их таатай юм үе болж эхэлж байна. За тэгээд Батруудын маань хувьд харилцаа холбоо гэдэг зүйл. За энэ үеэр ямар ч үсэн гарч ирж байгаа хүмүүс утга учиртай. Энэ үеэр одоо тантай ажиллаж байгаа хүмүүс утга учиртай. Энэ үе таны амьдрал дээр үүсэж байгаа энэ харилцаан дээр гарч ирж байгаа ажил, харилцаа, бизнес юм уу, бусд хүмүүс юм уу, багш сургууль мужуулагч юм уу, эсвэл хань ижил болох гэж гарч ирж байгаа юм уу, учирч байгаа эмэгтэй эрэгтэй хэмжээний шуурын таны амьдралд айгүй утга учиртай өөрчлөлтүүдийг татсан ийм таатай үе болох нэ. За энэ дараагийн орд бол бомбын орд байна. Бомбын ордны маань хувьд за дараагийн одоо үеуд ямар хуу байх вэ? За энэ Тэнгэрийн ван гариг ихрийн ордонд аялж байгаа. За Бархас байд гариг маань 6 сарын 9-нд сувгаа эрэхтэй аялж байгаа. Тэгэхээр бол бомбуудын маань хувьд энэ үе бол нэг төрлийн танд маш олон genuine одоо бүтээлч санаанууд төрнө. Магадгүй та ингээд ажил дээрээ ч юм уу юу бүтээх үү, юу хийх үү? Магадгүй та урлагийн хүн эсвэл бүтээгч хүн, шинэлэг одоо санаа илэрхийл одоо ирэл хийж хайдаг хүн тэр байгаа бол энэ үе бол одоо маш өрөмц олон шийдлүүдийг танд өгнө. Ажил, карьер, олон хийж байгаа зүйлүүд маш олон шинэлэг өөрчлөлтүүдийг та авчрах нь байна. За нөгөө талаас болохоор таны хувьд хийж байгаа одоо зүйлүүдээ шин төвшөнд авч бүрэн боломжтой болно. Үр хүүхдтэй хүмүүс маань үр хүүхдийн нь ажил, сургууль, соёл гинт одоо маш өрмөц шийдэл өөрчлөлтүүд гарна. Өөрөө чинь бас одоо сонирхдаг зүйлүүд өөрчлөгдөн, хобби, ямар нэгэн зүйлээс таашаал авах зүйл одоо юу гэдэг нь дуртай зүйлүүд ч өөрчлөгдөн. Магадгүй та одоо спортоор хичээлж урлагийн ямар нэгэн зүйлээр хичээлэх юм уу? Эсвэл та урлагийн одоо чиглэлээр ямар нэгэн зүйл дуртай байж байгаад илүү одоо юу гэдэг спортын чиглэл рүү орох ч гэдэг юм уу? Ингээд хобби чинь маш их өөрчлөгдөж ямар нэгэн зүйл дээр айгүй тийм юмыг шинээр өөрөөр харах. За дээрэс нь бас одоо таны өөрийгөө илэрхийлэх байдал, бие авч явах байдал бас маш их шинэлэг байдлаар өөрчлөгдөнө. За магадгүй гинт та бусдыг манлайлах шаардлагатай ийм одоо зүйл рүү орж иж магадгүй харагдаж байна. Ямар нэгэн бусдад нөлөөлсөн зүйлүүдийг хийх шаардлагатай бас болох боломжтой болж байна. За нөгөө талаараа бусдын өмнө гарч айгүй их унших, ярих, хүмүүсийн өмнө ингээд өөрийгөө танилцуулах, презентацийн хийх гэдэгтэй адилхан тийм үү одоо ингээд олон хүмүүстэн дээр одоо шийдсэн ажил, манлайлал зүйлүүдийг хүлээж авах бүрэн боломжтой бас болох нэ. За нөгөө талаасаа болохоор сугар гариг, Бархас гариг хоёрын аялал танд ямар байдлаар нөлөөлөх вэ гэвэл мэдээж эрүүл мэнд дээр чинь. Тэгэхээр та эрүүл мэндтэй холбогдсон байдлаар ч юм уу одоо юу гэдэг муу зуршлаасаа салж чадахгүй. Эсвэл одоо ямар нэгэн одоо амьдралын хэлбэр дээрээ өөрчлөлт гаргаж чадахгүйсэн бол энэ удаагийн одоо хамтын аялал бол таныг яаж эрүүл саруулах вэ? Яаж зөв амьдрах вэ? Яаж одоо зөв цагтаа унтаж, цагтаа босож, хоол хүнс, амьдралын хэлбэр зүйлүүдээр ямар хуу одоо байх вэ гэдэг дээр ч хүртэл ингээд эерэг шинэлэг өөрчлөлтүүд авчирсан боломж олгосон юм өөрчлөлтүүд бол ирнэ. Магадгүй таны хувьд бол бас ойрын одоо энэ хоёр гаригийн аялал маш их жин нэмж хүртэл магадгүй харагдаж байна. За нөгөө талаас ажил үүсдэр үүсэт байсан цаадуудыг та даван туулах маш эерэг өөрчлөлтүүд гарч ирж байна. Эрүүл мэнд дээр чинь эерэг өөрчлөлтүүд, ажил дээр ч үүсэж байсан цаадууд эргээд гэнт хин нэгэн хүний юм уу тусалцаа дэмжлэг, эсвэл хин нэгний ухаантай хэлсэн үг, эсвэл хин нэгний ямар нэгэн тус тэмээр та асуудал цаадуудаа даван туулж байна. Өөрчлөлтүүдээ бас даван туулж байна. Ерөнхийдөө маш юм эерэг өөрчлөлтүүдийг татж байгаа ийм одоо үе учраас өөртөө тулгамдж байгаа асуудлаа өөрийнхөө бас ухаанаар даван туулна гэж байна тийм. Энэ болгон чи эргээд таны хувьд бол
бүгд одоо идэвхтэй болж өгж байгаа. Тийм болохоор амьдралын саад бэрхшээлүүд танаас холдон одож өөрийн чинь хувьд эргээд өөрийгөө илэрхийлэх гэдэг өөрийн чинь хувьд одоо өөрийгөө олох гэдэг өөрийнхөө одоо эрх чөлөөтэйгээр амьдрах гэдэг юм боломж нэлттэй илүү их боломжтой болж эхлэхээс гадна ажил үйлс дээр үүсэж байсан зүйлүүд өөрчлөгдөж амьдрал чинь эргээд маш их одоо өөдлөх, дэвжих, дэвших юм боломжтой одоо зүйлийг энэ 5-6 сард болж байгаа гариг эрхсүүдийн байршил танд өгч байна. За энэ дараагийн орд бол буюу хамгийн сүүлийн орд буюу загас. За загасны ордны маань хувьд бархас бод гариг загасны орд өгödөрдөг тийм үү. Тэгэхээр загасны ордны бархас бод гариг маань сугар гаригтай аялах нэ. За тэгэхээр 2026 оны 5 сарын 20-оос 6 сарын 21-ний хооронд ерөнхийдөө таны амьдралд бол хамгийн эерэг өөрчлөлтүүд. За нар Тэнгэрийн ман гаригтай эхрийн ордонд аялж байгаа. Тэгэхээр энэ аялал маань загснуудын маань хувьд амьдрах орон байр, амьдарч байгаа газар зүйн байдал, амьдарч байгаа одоо улс орныг чинь өөрчлөхөд хэмжээний олон шинэ өөрчлөлтүүд авчирнаа. Тэгэхээр таны хувьд магадгүй орон байраа солих, нүүх суух шаардлагатай гинтийн өөрчлөлтүүдийг танд авчрах нь байна. За нөгөө талаасаа бас таны хувьд ямар нэгэн орон байр гинтийн юм саад асуудлууд гарч ирээд эргээд та нүүц сууснараа эргээд маш амжилттай өөр газар маш эерэг одоо нөхцөл байдалд орсон шинэлэг одоо газартаа очиж бас байх, нүүх суух бас өндөр боломжтой болох нэ. За нөгөө талаасаа болохоор бод гариг маань одоо харилцаа холбоо, за орон байртай асуудлаас гараад үр хөөхөд, за дээрээс нь таны сургууль соёл, боловсролтой холбоотой хэсэг рүү шилжиж байна. Тэгэхээр энэ үе маань танд эргээд дахин сурах, дахин өөрийнхөө хоббигоор хичээллэх шаардлагатайг харуулах, нөгөө талаас өөр хүүхдүүдтэйгээ харилцах харилцаанд илүү идэвхтэй олон харилцаанууд үүсэх. За нөгөө талаасаа бас одоо таны хувьд өөрийнхөө одоо дуртай зүйлүүдийг илүү их одоо авч хийж, барьж хийж ажиллах боломжийг өгсөн ийм үеуд бол эхэлж байна. Харилцаа холбоон дээр чи ямар нэгэн байдлаар одоо таны ард урдуур хор хутгах юм асуудал үүсгэх өндөр боломжтой үе гэдгийг анхаарах хэрэгтэй. Харин эргээд одоо юу гэдгийг бархас бод гариг сугар гаригтай аялж байгаа байдал нь таны одоо илүү үр хүүхдтэй болох, одоо шинэ хүүхдтэй болох, магадгүй одоо тэр маань үр хүүхдтэй болохоос гадна шинэ хүн үлгийдэн авах гэсэн хатаа үйл явдал ч гэсэн болох бүрэн боломжтойг харуулж байна. За нөгөө талаасаа бол таны хувьд өөрийгөө илэрхийлэх байдал, өөртөө итгэх итгэл, бусдыг байлдан дагуулах байдал, тэгээд таны бүтээлч байдал. Ялангуяа загасны ордны хүмүүс маш бүтээлч байдаг. Ямар нэгэн зүйлийг байнга хийж бүтээж одоо мэдрэмж гэдэг зүйлээрээ ингэж хандж яадаг. Тэгэхээр таны одоо бүтээлүүдийн нэг нь одоо яг хүүхд шиг ингэж төрөөд маш олон амжилтуудыг татах нэ гэж харагдаж байна. Тэгэхээр загаснуудын маань хувьд буюу ялангуяа загасны ордны одоо нар сар мандалттай хүмүүс энэ үеэр одоо шинэ бүтээл төрүүлэх, шинэ бүтээлийг бий болгох юм бол амжилттай маш урт удаан хугацааны одоо таатай амжилттай бүтээл төрөх нэ. За үр хүүхдүүдтэй хүмүүсийн маань хувьд үр хүүхдийн амьдрал, сургууль соёл маш их өөрчлөгдөнө. Магадгүй хүүхд чинь сургуульд орох, магадгүй хүүхд чинь одоо хин нэгэн хүнтэй одоо уулзах болцох гэдэг маш олон эерэг өөрчлөлтүүд бол амьдралын одоо хувьд бол үүсэх нь байна. За нөгөө талаасаа болохоор одоо загаснуудын маань хувьд ямар нэгэн ажлыг манлайлах, ямар нэгэн олон нийтэд хүрсэн ажлуудыг хийх, олон нийтийг байлдан дагуулсан ямар нэгэн үүрэг хариуцлагатай ажлыг хүлээж авах гэсэн бас их олон таатай өөрчлөлтүүдийг бол өгч. Ерөнхийдөө энэ 5-6 сар таны хувьд өөрийгөө илэрхийлэх, манлайлах, үр хүүхдтэйгээ харилцах, гэр бүлийн харилцаан дээр том шинэлэг өөрчлөлтүүд хийх, орон байраа солих, эсвэл нүүх суух, орох, явах, эсвэл эргээд таны хувьд нэг асуудлаас гарах, нэг зүйл дуусч нэг зүйл эхлэх гэдэг ийм хэв шинжүүдийг илүү их бүрдүүлсэн ийм таатай үе эхэлж байна.